үнэхээр итгэж чадахгүй. Миний энэ хууцаар дүүрэн надтай ижил үзэл бодолтой, ижил сонирхолтой, ижилхэн итгэл үнэмшилтэй тийм хүмүүс бэд юм байна штэ. Би үнэхээр харлаа. Сая өмнөх оруулсан 22 влогийг маань үтсэн хүмүүстэй гэж хэлэхэд би үнэхээр хайртай шүү. Ямар их дэмжлэг, ямар их support, ямар их лайк, ямар их share, ямар их comment аваа. Энэхүү 3 өдрийн влогийг би постлохоос маш хайжсан байхгүй юу? Хүмүүс намайг юу гэж бодох бол хүмүүс одоо тий уйл биндээ айл бишээ бүү вава гэж боддог шүү дээ. Ер нь бол хүмүүс гэсэн чинь миний энэ влогуудыг маань үзээд бас юу гэж бодох гэсэн чинь маш гайхалтайгаар хүлээж авсан. Тэгээд би тэрэнд маш их баярлж байна. Лайк дарсан, subscribe дарсан, comment бичсэн бүх хүмүүстээ баярлаа. Магадгүй өөрөө лайк дараагүй, comment бичээгүй, subscribe дараагүй болвол яг одоо дараарай гэж хүсье. Цаашдын контентууд, влогууд тий үнэхээр гайхалтай тасгай байх болно. Бодолтой ингээд би дүнгэж эхлэхдээ л одоо иймэрхүү контентээр эхэлж штэ. Цаашдаа бүр олон гоё юмнууд байгаа. Айл бишээ би бүр ингээд бэлдсэн бишгнүүд ч гэсэн байгаа л да. Тэгээд үнэхээр хүмүүс маань намайг үнэхээр дэмжиж, subscribe дараад бичлэгүүдийг маань дэмжиж тах юм бол улам л их гайхалтай сонирхолтой сэдвүүдээр ярилцах болно. Далд ертөнцийн талаар өөртөө чи илүү их таниулах болно шүү. Тийм болохоор яг одоо subscribe дараарай. За тэгээд өнөөдрийн влог бол ингээд миний ингээд 3 дахь өдрийн влог. За өөр чин сануулхаа заяа. Магадгүй миний channelд дүнгэж анх удаага орж ирж байгаа тий өмнөх влогуудыг маань үзэж байгаагүй юм байх юм бол эхлээд өмнөх влогоо үзчих. Яг энэ дээрээ дараад би тэр линкийг ингээд оруулъя. Эсвэл яг доор өмнөх миний channel руу дарж агаад тэгээд эхнээс нь эхлээ влогууд үзчих. Тийм бол бүр ингээд 30 болтон заяа. Энэ влогийг харин өмнөх влогуудаа үзсэн. Тэгээд одоо ингээд энэ влогоо үзэж байгаа хүмүүс маань дуустал нь үзээрэй. Учир нь влогийнхэн сүүлд нь нэг гайхалтай юм харуулах болно. Яа. За ер нь бол гадарч байгаа тий. Тэгээд зөв нэг олон нушаад явах уу маш гоё бас нэг гайхалтай влог болсон байгаа. Тэгээд одоо тэгвэл шууд орцгоох уу. Эхлээд үзэхээс өмнө хэлсэн шүү. Subscribe дараарай. Өглөөний мэнд. За яг одоо энд өглөө 8 болж байна. Манай Калифорниагийн цагаар өглөө 7 гэсэн үг. За сонь сайхан гэвлэгчдэр McDonald's-аас хоолоо авч идчихэд бүр ингээд ядраад тэг гэртээ ирээд гээс усандаа орчоод тэгээд нэг ганц 2 юмаа хийчээд маш чухал тэр бол нууц байгаа. Тэрийг би яг цаг нь болохоор та бүхэндээ хуваалцсан. Гэтэ одоохондоо бол өөрт чинь ингээд ирэх мэдээллүүд too much байх болно гэдгийг би мэдэж байгаа байхгүй. Тэгэхээр миний бас нэг ингээд өөр нэг тал бэдээ хэний ч мэдэхгүй. Тэгэхээр тэр мэрийгээ хийчээд тэгээд дараа усанд орчоо тэгээд унцаа. Би нэрээ энэ кремийг түрхдэг. Тийм full coverage буюу сайн өөд ардыг. Энийг бас дэлгүүр орж аавна да. Бас ингэж идэгч амар шумуултай байна. Миний хөлбөр будаа сул зай байхгүй. Тэгээ өчигдөржөнгөө юу минь ягаад нэгдүүлээ нөө шумуул ийдсэн болохоор яах та тэгээд цагтаад тэг өчтөр орой хүртэл яг үндэ нөө нэг бясалгал хийж яхад ташаарын бясалгал хийж яхад бүр ингээ хөл цагтнаад бүр ингээ байж суучдаггүй тэгээд юу яасан тэгээ орой юу ячаад за гайгүй болох гэд орой унтахаас өмнө баахан цагтнаад бүр ингээ хөл тэр чигээрээ гэл бодолтой ёо хэцүүдж жагаад тэгээд яг унтсан л та би унтаад за би чи хийдэж унтлаа. Калифорниагийн цагаар 10 гэж ахт унтсан баха. 10 11 удаа гэхэд л 11 бах. Тэгсэн чи яасан гэж шүнжэнгөө зүү зүүдэлж байгаа. За яг би ойр дүн амар зүү зүүдлээд байгаа. Тэгээ яг зүү зүүдлэгч сайн байдаг. Өөр юм чин сүнс зүүдлэх ёстой. За тэр талаараас би илүү дэлгэрэнгүй ярина. Зүү зүүдэлж жаад их л хөрөөсөн юм шиг. Тэгсэн чинь яг та нөгөө нэг цагтанжсэн хөл чи улам амар цагтнаад.
Тэгээ нөгөө нэг хүлч тэр чигээр цахнаа би ингээ майж байгаа байхгүй. Майж сүулдэ тисэхгүй. Тэгээ дараа би сэрж байгаа юм чинь. Тэг өглөө хийдэ сэрсэн гэж 5 гэж ах зэрсэн. Энтхийн цагаар 6 гэсэн үг. Тэгээд яг нөгөө өглөөс ирээд шууд ажилдаа ороод чат матанда хариулаад ингэсээр байгаа тэгсээр байгаа одоо яг 8 цаг болж байна. Яг энтхийн цагаар 8. Гэхдээ яг би одоо өөртөө ч нөгөө нэг Калифорниагийн цагаар ярьж штэ тий. Тэгэхээр одоо энд 7 болж байна. Тиймэрсний 2 цаг ингээл нэг зүгээр байцсан гэсэн үг. Тэгээд одоо л нэг юм босоод за юу вэ? Жон дараад байна бас. Нөө цонхон онгорхон утсан. Тэгээд тийм болохоор одоо гарч сайхан кофе ууя. Энэ бас таартай. Кофе гоочаад тэгээд ажиллаа хийчихэд тэгээ өнөөдөр башаарах чинь 12-оос эхэлнэ. 12-оос эхэлнэ гэдэг чинь надаа нэг одоо 4 цаг байна. Би яг үндэ амар дүүрэн байна. Ингээ бүр цатглаа. Орой ингэж идэх би амар дургахгүй юу? Өчигдөр 8 өнгөрч хахад ийдсэн. Тэр бол миний хувьд мангар орой. Би ер нь бол удлаа гэхэд 7-оос нэг хэтрүүлдэггүй орой хоолоо. Ер нь бол 6. Тэгсэн чинь өчигдөр мангар оройтой ийдсэн болохоор юу алга өсөхгүй байна. Гэтэ ядахта башаараас өмнө бол хоол иднэ. Итийг бодно. Удахгүй нэрээ би кофенаас гарах гэж байгаа. Одоо гэрт нэг жоохон байгаа. Тэгээ тэрийг уучаа. Тэгээд ер нь миний энэ жилийн зорилго гэвэл ном унших. За YouTube-ээ бол одоо ингээ эхлүүлсэн байна. Тэгээд юу байсан? Дадал зуршил гэвэл шүү дээ. Тэгээ шинэ суулгах дадал зуршил гэвэл ном унших. Би нэр өчтөрөө орой унтахаас өмнө ном уншсан. Тэгэхээр өөрөө маш их бахархаж байна. Тэгээд өчтөр хойлон дээр уншсан. Тэгээд дараа нь юу кофенаас гарах. Ирэх жилийн тэгээ зорилго гэх юм бол тэгээд алкоголноос гарна. Алкогол би нэр үнэхээр уух дург болсон. Яг би нөө гарахтаа socialize хийхин тулд нөө нийгэмшхийн тулд хүн амьтантай найз нөхдөйхэн тулд мэдээж ганц 2 коктейл уудаг. Би яг алкоголноос гарах уу эсвэл махнаас гарах уу л гэдэг. Энэ хоёр ч одоо миний хувьд хамгийн том чаленж байгаа юм чи. За the setting spray Laura Mercier эднийг ашигладаг. Энийг бол би хэдэн жил ашиглаж байгаа гоё. Миний хувьд бол тэр хоёрыг ичвэл би нэрээ за тэгээд бүр ингээд тэгэл өстө жинхэнэ баг гэрж байгаа юм шүү би эндээ чи. Миний боддог бодлууд, миний хийдэг үйлдэлүүд, хандлага одоо дадал зуршил бүх зүйл дээрээ би маш хичээдэг. Гэхдээ би чам нэг юм хэлээ заяа. Чиний сүнсний дуудлага чинь чи өөрөө ингээд дотроосоо чи ингэмээрэн тэгмээрэн үнэхээр энийг ахсан энэ муу зуршлаа боли моли гэж байгаа үед гарна уу гэхээс ш. Заавал тэр муу зуршлаа чи саллаа гэд чи тэр ингээд дараагийн төвшөнд ирээл ингэх биш хэвгүй. Чиний дараагийн чи ерөөсө дотроосоо өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Дотроосоо чи оюун бодол, мэдрэмж тэрийг чи өөрчлөх хэрэгтэй болохоос тэр гадны нөлөөтэй махнаас гарна, архинаас гарна, эсвэл тамхинаас эсвэл одоо юу гэдэг тэр муу зуршлууд дээ штэ тий. Тэр зуршлыг чи яалаа гэж гэрхгүй штэ. Очин чи өөрөө тэр сэтгэлээ оюун бодлоо гайхалтай үг амнаасаа гаргах үг үйлээ чи засахгүй болвол хэдий гаднаас чи ингэж тий махан үйлдэл авлаа гэд чиний амьдрал өөрчлөгдөхгүй. Тэрийг бол би хэлчихье. Би бол аль бишээ ингээд дотроосоо ямар ч өөрийгөө хангалттай чинийгээрээ юу болгодог. Өөр дээр анхаардаг. Болохоор яг уугийн миний амьдрал уугийн тэр чигээр ингээ харуулж байгаа шүү дээ тий. Би хэрүү дотроо үнэхээр ингээл амар юу гэсэн ч гэсэн тийм үү ингээл би та нартай ингээл тий ингээл ертөнд чи зөв бодолтой байх хэвээр зөв хүн байх хэвээр чи зөвлөлттэй байх хэвээр хүмүүс туслах хэвээр гэчээд миний амьдрал эргүүлээд universe тэрийг мэ надаа ингээд эргүүлээд харуулахгүй болвол
би өөрт чи ингээд нэгтэй ингээд зөвлгөөх надад ирэх байхгүй шүү дээ тий. Гэтэ ягаад миний ингээд амьдрал дандаа юм бүр зүгээр ичидийн та нарын хувьд бол миний амьдрал зүгээр ичидийн энэ бинди бүр яаж амьдраад байгаа юм зүгээр ингээд бүр кино шиг амьдрах ингээд гэж бодож байгаа бол би үнэхээр тэгж хэлмээр байна. Миний амьдрал зүгээр л кино. Үнэхээр гахалтай адал явдалтай тий. Тийм. Миний амьдрал яг ямар кино юм бэ? Миний амьдрал бол тийм ямар ч зэнд нэг тийм үү уйдгартай биш. Миний амьдрал ямар ч зэн тийм нэг юм адал явдалтай sci-fi гэхээр яг одоо sci-fi кино болж байгаа. Одоо яг үнэхээр ингээ те нэг окей миний ингээд дараагийн левел ингээд дахиад авах тусам уу юм би илүү шинэ ертөнцтэй танилцж байгаа болохоор минийх одоо бол sci-fi болох гэж байгаа. Гэхдээ урд нь бол ямар ч нэг тийм thriller байж байгаа. Тэгээ дараа нэг гахалтай магадгүй love юм болоо те хайрын тухай кино. Хайрын тухай гэдэг нь миний хайрын тухай. Би өөрийнхөө хайрыг олсон, амьдралыг харах хайрыг олсон тийм кино. Тэнгүүтээ дараа нь одоо ирээдүйн урд маань хүлээж байгаа амьдрал маань бол илүү sci-fi бэдэт биш гэмээр юм уу те. Тийм амьдрал гэж би одоо киногоор төсөөлөх юм бол би тэгж бодож байна. Сонирхолтой энэ би нэр өөрх амьдралаа хизээч ингэж кино шиг зүрлж байгаагүй юм байна. Хэрв чи миний амьдралыг үдээ зэрэгтэй одоо тийм миний рилүүдийг ингээ харж ирсэн болвол миний амьдралыг ерөнхийдөө багахан мэддэг болвол яг доор комментээр үгүй шүү дээ би чиний амьдрал яг үндэ тим кино гэдэг те миний амьдралын киноны төрлийг чи ингээ доор комментээр үлдээгээрээ би бас хармаар шүү заяа. Би болол рилэрээ сошиал дээр би яг өөрийнхөө зовлон жаргал бүгдийг хуваалцдаг. Бүгдийг хуваалцдаг. Би уйл нуурлуулсан те бүгдийг хуваалцдаг. Би ерөөсөө жүжиглэх шаардлага байдаггүй. Хэрэв би жүжиглэж байна гэдэг чинь би өөртөө юу яаж гин гэсэн үг. Өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн үг. Жүжиглэж байгаа хүмүүс бүгдээрээ тийм. Худлаа дүр үзүүлж байна гэдэг чинь тэр хүмүүс өөрийнхөө нөө байга төрхөндөө дургу. Идэгрээгүй. Тийм хүмүүс байдаг. Тэгээ тийм болохоор надад их шаардлага байхгүй. Би бүрэн идэгрээгүй. Би идэгрээл яваад байгаа. Гэхдээ би идэгрэх тусам би бүх зүйлийг хүлээн зөвшөөрдөг болсон. Бүх зүйл надаа учир шалтгаантай тохиолсныг би мэдж байгаа. Бүх зүйлийг би өөрөө хүссэн гэдгээ би мэдж байгаа. Миний сүнс миний амьдралыг бүтээхийн тулд, намайг сэрээхийн тулд, намайг хүчрэг болгохын тулд миний амьдралд гарч ирсэн бүх зовлон, зүдгүүр, сорилт тэр дайсан тэдрийг миний сүнс буюу би өөрөө бэлдсэн, би өөрөө дууцсан болохоор яах юм бэ? Би амьдралаа үзээ ядаад яах юм? Би өөрийнхөө тэр зохиолдоо би дургүй яагаад яах юм? Тэгээ амар амгалант чинь бүх зүйл татагддаг байхгүй юу? Чиний энерги амар амгалан гэдэг чинь чиний хүсэж байгаа бүх зүйл чамд ирэхийг хүснэ. Яадгүй чи ингээд тухтай бүсийг бий болгож байгаа байхгүй тий. Дотроо chaosтэй замбраагүй байдалтай хүмүүс юу ч татаж чаддгүй. Мөнгөгчдөр, доктортай эрүүл харилцаагчдэр, ажил, амьдрал, карьер тий найз нөхөд юу ч татаж авч чаддгүй. Чи учинд амар амгалан биш хаад байхгүй. Тэгээ тийм нэг үнэтэй зөвлөгөө чамд өгмөр байна. За би нэг будалт нэг хийхгүй. Ямар ч зэн кремээ сагаан түрчлээ. Би одоо мейкап артист биш. Надад хинч мейкап хийхийг зааж өгч байгаагүй. Би өөрөө зүгээр л юу зүгээрэн амьдрал юу гоё штэ. Амьдрал ингэстэй тэгстэй биш хгүй манайха. Амьдрал дүрм гэж байхгүй. Чи өөрөө юу мэдэрч чинь тэрийгээ л хийх ёстой. Тэр чинь чи өөрөө дүрмийг зохиодог байхгүй. Бусдын дүрмэнд удирдагдсан гэдэг нь чи өөрийгөө шоронд оруулсан гэсэн үг. Тэгэхээр миний хувьд бол ямар ч дүрм байхгүй. Би юу мэдэрч байгаа, юу төсөөлж байгаа, юу бодож байгаа тэрийгээ яадаг. Гэхдээ тэрийг миний бодож байгаа, төсөөлж байгаа, мэдэрч байгаа зүйлсүүд дандаа гайхалтай байдаг болохоор би мэдээж гайхалтай сонголт хийн, гайхалтай юм л бодно штэ. Гайхалтай юм л одоо хийн штэ тий. Тийм болохоор надад дүрм шаардлагагүй. Учир нь би хэнийг ч
гэмтээхгүй, хэнийг ч гомдоохгүй, хинт ч би одоо тий хинт ч халдахгүй болохоор дүрм яахгүй. Хэрвээ чи үнэхээр аюултай бодолтой. Үнэхээр чи тийм сөрөг хүн болвол чамайг мэдээж дүрм тий дүрм журам чамайг мэдээж сахих хэвээр. Гэхдээ хамгийн гол нь чи өөрөөсөө асуух хэрэгтэй байхгүй юу? Чи хинд аюултай вэ? Өөртөө л аюултай байгаа чи. Мэдгүй одоо яагаад ингээл нэг өглөөр цэрчээл те кофегоо чуулгүй ингэж амар их яриад байгаа юм бүүмэд зүгээр ямар ч зин бичлэгийг рекорд хийх ёстой гэдгийг би мэдээд ингэж байна. Цаанаасаа энэ мэн ингээ ундраад байна. Энэ мэдээллүүд тэгэхээр магадгүй чи заавал сонсох хэрэгтэй байсан бах те. Сонсох хэрэгтэй байсан баха. Учир нь энэ орчлон ертөнцид юм санаандгүй зүйл гэж байдаггүй, тохиолдол гэж байдгүй маа манайхаа. Чи нэг юм хийсэн бол цаана заавал учиртай. Цаана заавал ямар нэгэн шалтгаантай байгаа. Тэ? Би жишээлбэл энд ирсэн байна. Цаанаас учиртай. Тэгээ би зүгээр дуудлага сонссон. Мэдрэмжээ сонссон. Тэгээд ингээд энд ирсэн чинь ингээ миний мөрөөдөл биелсэн. Би энэхүү аялыг би хизээч мартахгүй. Миний амьдралдаа хийсэн баг хамгийн гоё аялал, хамгийн сонирхолтой, хамгийн миний байх ёстой газар байхгүй хамгийн гоё юм те. Ингээд өөр шиг ийм мэдрэмж өндөртэй манифест сонирхолтой башаарыг үздэг те. Сүнслэг хүмүүс дунд байх нэр үнэхээр гоё. Oh my god. Яг би ингээд нэг гэр бүлдээ ирсэн юм шиг. Тэгээ яг чи өөрөө өөрийнхөө амьдралыг чи өөрөө бүтээдэг байхгүй юу? Чиний амьдралыг хинч бүтээхгүй. Чамд тийм гоё боломжийн universe эсвэл одоо бурхан тэгээ чи юу гэж дуудмаар байна те? Бүтээгч. Тэр хүчсэн шүү дээ. Чам тийм гоё хүч чадал хүчээд тах чи. Яа чи тэр хүч чадлаа ашиглахгүй байгаа. Ашигласаар ирсэн л дээ. Буруу ашиглаадсан байхгүй юу? Би ч гэсэн энэ хүч чадлаа олон болтлоо би бүтэн 30 жил төөрөгцсөн шүү дээ. Тэ? 30 жил алдсан. Гэтэ энийг би алдаа гэдэггүй. Эцсийн юу гэвэл тэдгээр зүйл байх ёстой болоод би энэ зэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр чи өмнөөс хойш юу гэж бодох ёстой вэ гэвэл чамд тохиолж байгаа зүйл хизээч санаандгүй байдаггүй. Чамд тохиолж байгаа зүйл чиний төлөө тохиолж байгаа болохоос биш чамд тохиолдоогүй. Чиний төлөө тохиолж байна. Энийг сайн сонсоорой. Амьдрал зүгээр нэг тохиолддгүй. Амьдрал чиний төлөө тохиолддог. Чи тэр зовлон жаргал тэр чаленжууд сорилтуудыг чи өөстөө нэр амар хэцүү тэг яагаад намайг ингэж зовоогоод байгаа гэж байгаа бол үгүй шүү дээ. Чамайг сэрэхийн тулд, чамайг эдгэхийн тулд, чамайг ухаараач чи чамайг сэрээч тий. Тэгүүлэхийн тулд чамд наад тохионуудыг өгсөр авахгүй. Чи өөрөө үл захгүй болохоор наад зүйл чи дахин тохиолдоод байгаа байхгүй. Чи өөрөө ингээд нэг хогцоонд тий нэг тойрогт ингээд орцсон ингээл байгаад байна. Чамайг сэрэн сэртэл чи наад юу чинь хизээч зогсохгүй. Харамсалтай юм. Амьдрал ингэж ажилтай. Би тоглоомчгүй. Би өөрөө үдийц эрэхтэй тий. Амьдрал зовлон тий траума, шарх, гомдол үнэхээр аимшигтай. Миний амьдрал зөндөө олон аимшигтай юмуд болж исэн. Тэрийг хинж мэдтгүү хүмүүст хэлээ яах юм. Өнгөрснийг өөрчилж чадахгүй шүү дээ. Тийм болохоор чи тавьж явуулах хэрэгтэй байхгүй юу? Тэгээд би тавьж явуулсан. Тийм болохоор миний амьдрал маш юм хөнгөө. Нэг тэгвэл би сая хэлж шүү дээ те. Энэ амьдрал чамд заавал тохиолдох ёстой юм тохиолдсон болохоор чи яагаад санаа зовно гэж. Чиний төлөө тохиолдсон шүү дээ. Тэгээс чамд тохиолдоогүй. Чиний төлөө энийг сайн сонсоорой. Чи яг энийг ингээд ойлгочих юм бол окей. Үдий зэрэгтэй тий бүтээгч эсвэл орчлон ертөнц эсвэл universe тий одоо нөгөө бурхан гэдэг ч юм уу тий. Universe чамайг хайрлаад
чамайг сэрээсэгээд чиний нам хүсэхгүй байгаа. Тэ чиний үзээ ядаад байгаа зүйлийг чинь чамд явуулаад байгаа. Юу гэж? Нулимсаа арч та. Заяа. Гуниглах шаардлага байхгүй. Чи наад болоод өнгөрч байгаа наад зовлонгоо чи мессеж хийж хүлээж авах хэрэгтэй. Тайл наад утга учирын тайл яагаад чам руу наадах чи илгээ орчлон ертөнц. Тэ? Сайн бод. За тэгээ ирээдүйд юу нь бол YouTube-ээрээ би яг юу заах гээд байгаагаа тэгээд чиний амьдралыг өөрчлөх, чиний амьдралд туслах, магадгүй орчлон ертөнцөөс чамд өгмөр байгаа мессежүүдийг ямарсан би чамд өгнө. Санаа зовлтгүй. Тийм болохоор миний пэйжийг яг одоо лайк дараарай, шеэр хийгээрэй, сейв хийгээрэй. За тэгээд юу байгаараа одоо гарлаа. За. Oh my god. Шмуудны амар захтнаад байна. Миний хөл бүр будаа болсон. За тэр яг уу би Аризонагийн маш алдартай өглөөний цайны өглөөний цай ширтэн кофе pot гэдэг энэ газар ирсэн байна. Юу сайтай юм бэлээ. Сэтгэл үнэлгээ маш өндөр байсан. Тэгээд яна завгаа хаах гэсэн чинь. Thank you. And she'll be right with you. Thank you. Шууд ингээд бүр кофега бүтнээр нүхчтэй юм байна. Бас ингэ хуурд ингээ мангар том ус өгчөж जैन, бэлтжиж जैन. You haven't even looked yet, huh? No, but Okay. you know what? I probably need your help. The most popular thing is, that's okay, they're paper. Is the huevos rancheros and the eggs benedict are amazing. We are known for our omelets. So you can pretty much find anything you want in here. Okay. That sounds works? good. Yes. Okay? Yay! Thank you. Can I keep it? Yes. Okay. Thank you. Тэгээ би нөө хэлжсэн шүү дээ. Гадуур явахдаа зүгээр сахаа зүгч юусэн асууччээ. Юу захиад бол хамгийн бэст гээ те. Тэгэхээр би кофе гоогаад юм. Ямар муухай кофе. Тэгтээ яах вэ? Кофе л юм да. Ямар ч зүйл байгаа нь хангалттай талархуу шүү дээ аахгүй юу. Тэгээ тийм болохоорс би бас хитрхи тийм нэг пики гэдэг шүү дээ одоо нэг голдог тийм байха болсон. Яг мэдээж би дүгнэн шүү дээ. Тийм гоё нөө муухай нөө гэж хэлэх нь ихтэй. Гэхдээ ямар ч юм би өнөө өглөө ийм гоё кофе ууж байгаадаа би маш их талархаж байна. Тийм болохоор би зүгээр ямар ч хамаагүй уучдаг, идчихдэг. Хэдий амт жоохон онцгүйсэн ч гэсэн би вау гэхдээ би хоолтой байгаа нийт хоолтой байгаа нь гоё юм байна гэх тэгээд хоолоо идчихдэг тийм. Магадгүй би нэг сар нэг мөнгө олоогүй байж болно тийм. Миний бизнес нэг мөнгө хийгээгүй ч гэсэн. Гэхдээ би вау миний бизнес стил надад мөнгө авчирсан гэдэг би ингээд талархаж бас хүлээж авдаг тийм. Магадгүй хэдхэн мянган доллар хийсэн байсан ч гэсэн би мөнгөтэй гэдэг чинь азтай тийм үү. За меню нь бол ингэж харагдаж байна. Яг л нэг сонин шиг хөөрхөн юм байна. Эднэр бол ийм омлетоор их алдартай гинэ. Яг омлет захиалт юм уу гэсэн чинь бас би Benedict их дуртай болохоор би Benedict захиалчлаа. Traditional юм авсан. Яг эдгээр бүр мангар их сонголттой болохоор би тэгээд за цагийн нүрээд яах вэ гэж бодоод тэгээд энэ Benedict-ийн захиалсан. Ер нь бол эдний энэ нь маш алдартай гинэ. Энэ алдартай маань, энэ алдартай маань. Тэгээд энэ омлетээр эднэр маш алдартай гэж байна. Тэгээ би нөөний нэмээд би юу ачлаа? Sausage зайц захиалсан. Тэгэхээр дайггүй хаа. Нөө нэг саяхан би чи амарлаг махнаас гарыг гараа гэж бодсон ч үзээ. Зайц нэмээд захиалцдаг тий. За нэг сэндвичтэй юм байна. Энд ирсэндээ би амар баяртай наа. Би уул нь бол өсөөгүй байхгүй юу? Тэгтээ өсөөгүйч гэлээ би хоол идэх ёстой гэдгийг би мэдсэн. Яагаад вэ гэвэл Башарын өдөрлөг нь 12-оос эхэлнэ. Тэгэхээр би энэ влого арай сонирхолтой бай. Бас дээрэс нь энэхүү аяллаа арай сонирхолтой бай гэдэг үүднээс
бид нар ч одоо айл биш нэг иймэрхүү үүд вада нэг ийм одоо тий аялал зохион байгуулж байгаа шүү дээ тий. Тийм болохоор би дүнгэл сая өмнө өглөө би уцаа ухаж ирсэн чинь амар сонио Google Map дээр нэг би нэг өглөөний цай хайж илүү Starbucks хайж илүү нэг хайжсан баггүй. Тэгсэн чинь Google Map дээр нэг ингээд доор нь ингээд таасан хол psychic гарч ирдیں۔ Үзмэрч. За тэгээ би энийг хэрэг сайн мэдж байгаа бол би бол үзмэрчдээр очдоггүй. Energy healer за тэгээ тийм нэг мангаах энерги юм дээр очдог. Үзмэрч ч гэсэн бүгдээрээ үнэн шүү дээ. Тэгээ бүгдээрээ хүчрэхэг. Гэхдээ нөө манай монголчууд энийг алдаг юм юу гэж. Манай монголчууд яадаг вэ гэвэл өөрөө амьдралаа бүтээгчин гэдгээ мэддгүү. Миний амьдрал бусдын буруу байгаа болохоор миний амьдрал ийм байгаа гэдэг үүднээс охирчин сэтгэлгээтэй болохоор тэд нар юу яах туртай вэ гэвэл би ингэж охирж байгаа юм чи яг хин намайг охироо гэдэг ингэдэг би мэдмээр байгаа болохоор би лам бөөдөр очмоор байна. Тэгэд хин намайг ингэж байгаа гэдэг би мэдмээр гэсэн тийм сэтгэлгээтэй бөөдөр очдог. Өөрөөх нь энерги аль үшээ би хохирогч би зовжин гэсэн энерги дээр очиж байгаа шүү дээ үзмэрчдэр. Тэнгүү тэр үзмэрч яадаг вэ гэвэл өөрийн чинь энергийг хараад окей энэ зовж байгаа юм чинь зовж байгаа үнийг зовж байгаа одоо тий юуг нь хэлээ. Талын одоо тэрийг ингээ баталгааг нь үгээд тэгээд зарим яг үнэхээр Монгол байдаг бөөнөр зарим нь худлаач гэдэг би мэдэн шүү дээ. Зарим нь зүгээр мөнгө олохын тулд худлаа ингэж өөрийнхөө амьдралаа маш тийм том карма бий болгодог тийм үү. Тэгэхээр миний нөө хэлгээд байгаа юм гэвэл үнэхээр сайн, үнэхээр жинхэнэ бөө гэдгийг мэдгүй л олвол таарсан бөөдөр битээ учир нь тэр хүн яана гэж за чи чамайг тэр хараасан байна, энэ хараасан байна гэх хэлэнгүүт яадаг гэж бид нар нэг айл үшээ хохирогчийн сэтгүүтэй буюу өөртөө яг үндэ цаагаар бол зүгээр өөрийнхөө оюун бодлоор ингэж амьдралаа дандаа муу мухай зүйлийг манифест хийж байгаа гэдэг хүлээн шүүрхийн оронд зүгээр арай илүү амархан гэдэг үгнээс хүмүүс бусдыг буруутгаж ингэснээр нэг өөрийгөө арай нэг одоо тийм ингэж энэ зовлонгоос зүгээр түр ингэ зайлс хийж байгаа тийм дүр одоо тийм нөхцөл байдалд өөрийгөө байлгахын тулд бусдад буруу өгжөөдөг. Тэгээ тийм болохоор яадаг вэ гэвэл тэр хүмүүс хизээш тэр зовлонгоос гарч чаддгүй. Учир нь тэр хүн стил бусад хүмүүс намайг ингээ зовоод авахлаа миний амьдрал юм гэдэг үгнээс тийм хүмүүс ертөнд тийм хүмүүс тусдаггүй. Тэ? Чи өөрөө мэрэгжлийн манифесторхгүй. Чи чамд хин ч ирээгүй. Тэ? Тэгээ би өөрөө энийг мэддэг болохоор би ерөөсөө үзмэрч эдгэртээр очдоггүй. Шаардлагагүй би үгийн хангалттай өөрийнхөө амьдралаа засаж залруулах хүч чадал нь надад байдаг болохоор би өөрөөсөө хин дээр ч очдоггүй. Энэ аялал мэдээж те арай нэг өөр аялал юм чи би та нарынхаа төлөө бас өөрийнхөө төлөө үзмэрчдээр очиод үзье. Тэгээ гэж бодоод тэгээд сая цаг авсан байгаа. Одоо 9 цаг болж байна. Өглөө 10 гэж хахад очино. Тэгээд очиод зүгээр нэг 30 минутын уулзалт хийн. Бас нэг ганц хоёр зөвлөгөө авах хэрэгтэй байгаа би. Амьдралын талаарш би өөрийнхөө ур чадварын талаар би нэг зөвлөгөө авах хэрэгтэй байгаа. Тэгэхээр тэр талаараа ер нь тэгэл асууя гэж бодож байна. 12-оос башаардаа суучаад тэгээд дараа нь өдрийнхөө хоолоо идчихэд тэгээд нэг чадвал жоохон энэ хотоос гараад тий нэг юм уул муулаар явмаар байгальд нь жоохон гармаар. Тэмүүтэ дараа нь оройн дахиад 8-аас бяцлагалтай. За тэгээ тийм байна. Тийм болохоор өнөөдөр нэг юм хүү өнгөрнө. За хоол ирсэн. Egg Benedict гэдэг нь юм байгаа. Өндөг, бяцлаг. За тэгээ бас хяан бах шүү байна. Тэгээд төмөс. За тэгээд нэмэлт зайц. Жохон гуйны харагдаж байна. Гэхдээ ямар ч амхан хэр байх нь одоо тэг харъя те. За ямар ч байсан кетчуп надад эрэхтэй. Би бол хүмүүс идэж байхдаа заавал кетчуптэй иддэг. Уул нэг үсэхгүй байна. Гэхдээ би заавал идэх ёстой. Яг яах вэ? Намайг цаанаас нь лид хийж байгаа юм билгүй. За ингээд амсгай. Ой. Маш тийм гоё зөөлөн сүүн амттай. За hash brown амттай.
Би жоохон юм нэг crispy шажигнсан асуусан гэсэн чинь hash brown-ыг санал болгосон. За ер нь бол би маш тийм өөрөө гэртээ издэггүй те тийм хүмүүс маш идэж байна. I think чинь гол үндэс чинь л одоо юм шүү дээ те. Ингээс дуртай юу? Энэ бүр амар гоё те. Oh my god. Yes. Хамгийн гоё хэсэг юм те. Намайг баг байхад манай ээж аа хоёр ингээд яг ийм өндгөө ингэж харчаад ингээд дээрэс нь ингээд уудаг байсан. Ингэж уудаг байсан. Тэгээ тэр нас надаа ингээд үлдсэн. Ээж одоо миний блогийг үзэж байгаа бол тийштэй гэдэг инээ. Ингэж гоё шарын яах туртай. Yes. За сая ямар ч зэн хоолоо идсэн. Дайжгүй байсан. Бүр амар тасраа гэж хэлэхгүй. Ерөнхийдөө бол тэгээд яг окей хоолтой байлаа. Starbucks ирээд одоо би юу авах гэж байна? Magna Digital Academy-гийнхаа affiliate-уудын цалингийн тавих гэж байна. За намайг мэдгүй бол би Magna Digital Academy болон Simply Manifest Academy гэдэг хоёр академиг үүсгэн байгуулсан. Тэгээд хариуцаж явдаг байгаа. За манай Magna Digital Academy-гийн сурагчид маань хүсэх юм бол сургалтаа сурчлаа. Тэгээ хоёр сургалтыг хоёулангийн манай сурагчид сурчилж надаас комисшн авдаг байгаа. Тэгээд өнөөдөр ингээд энд бол 9 сарын 14 байна. Монголд бол яг одоо шөнийн 15-ны шөнө 12 цаг дөнгөж гарч байна. За тийм болохоор одоо би яах ёстой вэ гэвэл яг үндэ 15 ч болов байгаа юм байна. Одоо нэг 14-ний шөнө 11:30 болж байгаа юм байна. За тэгэхээр би яаж ийнэ гэвэл одоо гялс юу яач гэж бодож байна. Magna Digital Academy-гийн сурагчдынхаа цалингийн ер нь тавьчих. Би ер нь бол сурагчдынхаа цалин 15-ны яг шөнөөр ингэж би тавих дуртай. Учир нь би сурагчдыгаа эсвэл одоо affiliate-үүдээ яг ингээд нэгтэй өглөөс хэрэгтэн ингээд нэг ингээд цалин орцсон ингээд мөнгө орцсон те. Яг тийм гоё мэдрэмж амар гоё байдаг шүү дээ те. Тэгэхээр би тэрийг нь би мэддэг болохоор ямар ч нэг 15 гарангуут нь тэгээ шүн ингээ хийждэг. Тэгэхээр одоо яг Монголд бол 15 ч болоог байна. Гэхдээ би одоо гэс нэг үзмэрчтэй уулзахаас өмнө гэс цалингаа тавьчих гэж бодож байна. Надаа одоо яг нэг 20 минут л байна. Тэр гэс одоо мөнгө санхугаа орлого тооцоожоод хин юу хэдийг олсон юм байна те. Тэгээд нэг сайн яачаад шилжүүлгээ хийчээд би шууд нэг данс руу ничтэй амар. Ер нь бол би энийг яагаад Magna Digital Academy гаргасан бэ гэвэл үнэхээр манай монголчуудын хувьд бол те санхуд ямар хэрэгцээ мөнгө хэрэгтэй гэдэг нь би мэддэг болохоор тэрэнд нь туслах үүднээс өөрийнхөө орлогынхаа 75%-ийг би эргүүлж өгдөг байхгүй сурагчдаа. Тэгээд манай сурагчид гайхалтай ингээд те зарим нь 3 сарын дотор 50 гаруй сая төгрөг хийсэн те 3 сар гарна баг 4 сарын дотор 50 сая төгрөг хийсэн. Ингээд ийм гайхалтай үр дүн үүссэн байгаа хамгийн мундаг сурагчид маань тий. Тэгэхээр би маш бахарч байгаа. Тэгээд одоо ямар ч сан ингэж анх мундаг хичээж байгаа сурагчдынхаа аффилиатуудынхаа тэгээд одоо цалингийн тавьчаад тэгэл чадвал нэмж жоох ажиллаа явуул хийчээ. Гэтэ бараг амжихгүй бах. Тэг ямар ч сан одоо яа ажилдаа орё доо. Ажил бол нэг сайн дуусгасангүй. Гэхдээ ямар ч гэсэн амжуулсан. Амжуулах системүүдээ амжуулсан. Одоо би нөгөө нэг үзмэрч дээрээ ирсэн байна. Яг ямар хүн байх нь уу? Харъя догдолж гин. Айсан малга. Юунаас айх вэ те? Би өөрөөсөө л айн үг гэхээс би хинээс ч айх шаардлагагүй. За.
ирсэн байна. Одоо тэгээд орцгоё доо тий. За би энэ дээр ирсэн байна. Тэгсэн чинь манай beautiful Inarda. Hi from Mongolia. Yeah. From Sedona to Mongolia. All our friends there. My followers, they're also very into energy and spirituality, so I know for sure they're gonna love this. Always attracted to Mongolia. Yeah. За сая уулзаад гараад ирсэн. Ингээд гайхалтай хүзрүүд гарч ирсэн. Яг үндэ яг л миний төсөөлж исэн шиг тий. Манай үзмэрч маань үзмэрч гэх үед одоо тий энэ хүзэр мэргэлдэг хүн байна. Ерөөсөө л дотоод болон гадаад ажиллагаагаа сайн хийж гэн. Миний хийж байгаа ажил маань яг л нэг миний дотоод ертөнцтэй хамааралтай гэл бүр яг л хэлж гэн л та. Хүзрийн мэрэгчин угийн ерөөсөө тухайн хүний энерги дээр суурлаж тэр мэрэг гарч ирдэг байхгүй. Ялангуяа тухайн хүнийх нь одооны реалити дээр тэр би нүгийн яг яаж хүзэр мэргэлдэг, яг ямар үйл явцтай гэдгийг мэддэг болохоор ер нь бол нэг тэгэж амар бас за энэ бол миний ирээдүйн 100% юу үнэн гэсэн тийм юу биш. Учир нь хүзрийн мэрэг ерөөсөө тийм байдаггүй. Хүзрийн мэрэг яг өөрийн чинь одоо байгаа vibration буюу хэлбэлцэл яг аль түвшинд байна. Тэр нь чинь тааруулсан боломжит ирээдүг хэлдэг. Тэгэхээр одооны миний энерги бол өндөр байгаа болохоор мэдээж гайхалтай. Яг л миний хүсэж байсан, яг л миний manifest хийж байгаа юмнууд маань ингээд яг биелэн гэсэн тийм л юм байсан. Тийм болохоор би ямар ч happy ер нь би өөрийнхөө мэрэг гэж ойлгочих заяа. Нэг цаг уншаад $150 чаржсан. Тэр нь жоохон хүзрийн мэрэг гэхэд арай жоохон үнэтэй санагдсан. Тэрийг нэрээ бас бодож үзэх хэрэгтэй байх. Өөр чинь юу илээ? Яа, одоо би Башаарынхаа уулзалтанд орох гэж байна. Одоо нэг 45 минутын дараа эхэлнэ. Тэгээд яа, ер нь бол маш догдолж байна. Өнөөдөр бас яг юу ярих бол би чадвал асуулт хариултын буланд оролцохыг хичээнэ. Хүмүүс нэг гараа өргөж байгаа. Тэгээд дараа нь туслахууд нь гараа өргөсөн хүмүүсээс ингэ сонгоод байгаа байхгүй. Тэгэхээр чадвал яа чадахгүй бол тэрлээз те. Өчигдөр нэг энд бэлсгуулаа исэн штэ хэдүүлээ. Юу авсан гэж? Башаарын намыг авсан. OMG. Би нөө хэлсэн штэ сая. Миний одоо зорилго бол ном уншдаг болох. Тэгэхээр миний гайхалтай шүтдэг хүмүүсийн ном заавал миний номын шүгэнд байх хэрэгтэй болохоор тэгээд ингээд Башаарынхаа номыг ингээд ямар ч заавчлаа. Тэгээ одоо энийг бас уншаад 5 хүндээ хүргэнэ. All right, I'll say good day to you this day of your time. How are you all? За, Башаараа үзцээ. Башаараа үзснээс хойш одоо юу вэ? 4 цаг өнгөрцөн байна. За, ямар ч сан 12-оос эхлээд 2 хагас хүртэл Башаар маань асуулт хариултын буулын явгуудаа дараа нь тэндээс хойш хэдэн минут бясалгал хийсэн. Яг өчигдрийн хийсэн бясалгалыг хийсэн. Тэгээ харамсалтай нь юу гэж харамсалтай нь ч ихтэй амар инээдтэй. Би нөгөө өглөө 5 гэж сэрсэн шүү дээ тий.
Тийм болохоор нойр үрээд юу бясалгал мата ингээ унчих гээд байгаа юм чи зүүр мэлсээр байгаа таарад. Тэгэл би за унтах хэрэгтэй юм байна. Тэгжээж нөгөө өнөө оройны 8:30 бясалгалтаа орохгүй гээд тэг ямарсан би юу яагаад бясалгалаа дуусгасныхаа дараа харж унтахын тулд замаараа пиццаны газар ороод тэгээд пицца идсэн. Тэгээд бичгээ мартсан байлээ. Зүгээр л хараа л унтахаа бодож байгаа юм чи. Тэгээд тэгээд юу ачаад пиццагаа идчихээ. 2 пицца идсэн. Яг үндэ гоё амттай байсан. Уул нь бол миний нэг өглөөний идсэн хоол юу шингээгүүлтэй. Тэгтээ унтахын тулд дээрээс нь гоё амттай байсан болохоор тэгээд би 2 пицца идчихэд тэгээд гялс ирээл жоохон ажиллаа амжуулчаад тэгээд орлого орсон. Тэгсэн чи харин сайхан унтсан гэдэг. 1 цаг унтсан байна. Nice. Тэгээ одоо 5 цаг болж байгаа юм байна. 5 цаг гэсэн үг. Тэгэхээр гоё унтаа амарцсан. Одоо бол орой нэг бясалгалтай үед бол унтна гэж санаа зовхгүй. Надаа нэг тийм инээдтэй юу тохиолдож исэн баггүй юу. Би маш чухал газар явчаад тэгээ нэг өмнөх шөнө унтаагүйсэн болохоор яг чухал үед ретрит байсан баггүй. Тэгээ яг тэр ретритийн одоо үед нь анхаарлаа хандуулах хэрэгтэй байтал би нойргүйгэн улмаас унтцсан. Тэгээ яг тэр нөхцөл байдал дахиад орохгүй тул би сая үнэхээр бүр заавал унтаад тэгээ сайхан амарсан бэж гэн. Тэгээд нэрээ би гэртээ ирсэн чи юу гэж манай гэрт дотор шумуул байсан байл яах вэ? Би ч нөгөө гадаа шумуул нь гадаа идүүлсэн байх гэсэн чи сайхангаар өчигдөр орой нэг юу ачаад башаараа дуусгачаад гэртээ ирээд нэг гэртээ баах юм яасан. Тэгсэн чинь сайхангаар нөө би ч үгийн гэрт дотор ингээд цамцаа өмссөн даараадсан болохоор цамцаа өмссөн байсан. Тэгээ яг нөө доороо шорт өмссөн байсан болохоор тэгээ шорттой минь сайхан авцсан байгаа юм чи. Тэгээ нэг юм шумуултай л байгаа юм байна. Тийм болохоор ямар ч юм зузаалчлаа. Өмд өмсчлөө. За тэгээ одоо нэг надад 3 цаг байна. 3 цаг ямарчсан өдрийнхөө тэмдэглэлээ хөтлөнө. Тэ нөх хүнд үзүүлсэн штэ тий. Тэр хүнд үзүүлсэн болохоор нийт дүнэлтээ ямарчсан бичиж авъя гэж бодож байна. Мартахгүй тулд тэгээд ямарчсан жоохон өдрийн тэмдэглэл бичээд жоохон татгшооноо ороотий гэж бодож байна. Тэгэл орой 8-аас гарцгаая тий. Юу гэж би ерөөсөө нэг л зүйлийг хийхгүй болвол энэ аялал ерөөсөө утгагүй байх юм шиг санагдаад сая гинт бэжсэн чинь юу бодогдсон гэж Башарын нисдэг тавг байрладаг газар хэдүүлээ одоо очицгаая. Ямар санагдаж байна? Учир нь Башарын өөрийнх нь нисдэг тэрэг нь одоо нисдэг тэргийн нисдэг тавг тий нисдэг тавг нь Bell Rock гэдэг уулны дээшээ 3000 км-ийн одоо өндөрлөг дээр байрладаг гэж байгаа хгүй. Гэхдээ яг одоо айл уулны гэдэг бүүмэд гэхдээ ямарчсан тийшээ нойртоод яваад үзье. За тэгэл одоо асууж магадгүй тий. Гэтэл биндээ ч тий очиод арай Башарыг харчих юм шүүс тэгээд манай хаан чи одоо тий хайр гаргийн нисдэг тавг шүү дээ. Тэр эдэр чи яг яах ёстой вэ гэвэл ямар чадвартай вэ эдэр чи үл үзэгдэх чадвартай. Манай ихтлийгээр дөрөн зөндөө олон портлууд байдаг. Тэгээд нэг хүчрэг портал нь бол тий хамгийн их порталтай бас газруудын нэг бол энэ Аризона ахгүй юу? Өчигдөр надад солиотой 2 юм харагдсан. Тэр шиг өнөөдөр ч гэсэн өнөөрөө бясалгал хийж байгаа бас нэг солиотой юмнууд харагдаж магадгүй. Тэгээ тэрнээс өмнө ямар ч сан бие халаагаад, нүдээ халаагаад тий сэтгэлээ халаагаад идэм үү тий. Тэгээд
Ямар ч гэсэн тэр Bellrock руу очиод үзье. Мэдээж башаар маань байхгүй байх. Гэхдээ who knows? Synchronicity. За тэгээд эндээс нэг 20 минут л явах юм байна. Тэгээд одоо энд 5:50 болж байна. 6:30-аас нар жаргах юм байна. За тэгэхээр очиод үгүй ингээл нэг байрал очиод тэ нэг газар за хаана маань парклах ингэсээр тэл гой нар жаргаж явах үеийн таарна тэр үед ч үгийн юу лээ бүр үнгээ гайхалтай харагдаж штэ Аризонагийн баг хамгийн үзэсгэлэнтэй үеийн л одоо тэр нар жаргах юм шиг байна тийм болохоор ямар ч сан очиод бас гой байгалийн үзэсгэлэнтэй газрыг олж харъя байгальтайгаа жоохон коннект хий гэж бодлоо. Хэдүүлээ ингээд амжилттай ирлээ. Намайг хаанагааг хардаа. Нөгөө нэг алдартай. Уулан одоо энэ цаанах шиг байна. За одоо хамтаарсах уу. Үзэсгэлэнтэй. Сая би бүр ингээл замдаа явж байгаа нэ гой сайхан намун дуу сонсоол замдаа ирлээ шүү дээ. Үнэхээр гайхалтай. Манай яг Монгол шиг гайхалтай сайхан байгаль харагдаад. За тэгээ би одоо хараат заяа. Яг уул нь яг хаана аль нь гэдэм бэ харъя. За Bellrock гэдэг нь энэ юм биш үү? Энэ юм байна. Яг хажуугаар өнгөрсөн. Энэ дагаа бол юм. Энийг Bellrock гэдэг юм байна. Харж байна. Бас сонирхолтой хэлбэртэй те нэг юм яг дуу бүрийнхээ. За одоо тэгсэн чинь хэдүүлээ. Башаарынхаа нэсэг тавыг хараат да тий. За аль ямар нэгэн бараамаараа харагдана уу? Ямар нэгэн бүрэнхий нэстэг таваг гялгар өнгөтэй, тэ мөнгөлөг өнгөтэй тийм таваг харагдаж байна уу? Харъя. Айл 3000 км-ийн дээр хэрч одоо юу вэ? Нүг алдартай кино гэдэг үстэй те 3000 бэри өндөр гэдэг лөө. Тэнд хүмүүстэй нэрэ. Энд автороо ирдэг юм байна л да. Тэгээд hiking trail харагдаж байна. Жохон hiking юу ач тийм лээ. Би гэхдээ нөө шумуулнаас болоо бүр хашраад албаар ингээ бүр өмд өмссөн. Айгаад өнөө шин ядахтаа нэг нойртой унтчихмаар штэ тий. Би ч нэг алхах их дуртай хүн яж хат. Алхах миний хувьд бол нэг тийм стресс алхахаас гадна жингээ хасчдаг тий. Маш их давуу талтай. За энд чинь нөгөө нэг сайхан ёо айлгач юм аа нэр. За энэ бол яг саяны те харуулсан Bellrock уул нь маш тийм сүнслэг те ийм идэвхтэй энергийн high pressure of modern life гэж штэ те.
Угийн л юм ажиллагдсан тийм юу гэдэг нь үнэн л юм байна л да. Тэр нөө порталтай ч болохоор ч тийм тий. Сонирхолтой юм тий. Bellrock. Зэн Bellrock гэдэг уул нь 1499 метрийн өндөртэй юм байна. За байх боломжтой амьтад, ан амьтад гэж байна. Lizard, Roadrunner, Falcon. Хөрхөн ан амьтад байдаг л юм байна. Bellrock Pathway. Доонж болохгүй маань. Би сая цамцаа тавьсан сэтгэл нь хөөрөөд тэгсэн чинь баларцсан уу яа? Хит их нэг юу хураашилтанд муужирч унаа гэсэн бас нэг сая тэмдэг харагдлаа. Хүмүүс нохотоо энэ ч юмулах шиг байна. Яна. Гү. Би яг юу юм байна? Нэг ядахтаа дээгүүрээ шумуулан тазуулааг болохоор ядахтаа дээдлээ авч үлдмээр байна. Машин руу орохоос. За энэ ер нь юуны тохио гэж буцаад хараад тэгээд юунда бясалгалдаа бэлтэх юм байна. Бясалгалдаа бэлтгэхгүй болвол бясалгал нь 8 гэхэд би очсон байх ёстой. Одоо чинь тэгэхэр чинь очих гэлүү очихсаартэл 7 болно. Ер нь харьяар. Замаараа нэг зармаг идүүл идэ гэж бодоод ах юм. Тэрнээс нөгөө 2 пицца мицаач. Бүр хотоо дүүрэн байна. Тэгтээ ахтай нэг ганцаараа аялж байгаагийн чи нэр үнэхээр ганцаараа аялах юм гоё гэдэг хөхгүй. Би ганцаараа аялдаг хөхгүй юу? Жил бүр би ингээд ганцаараа аялцдаг. Аль нэг тийшээ. Ганцаараа аялах юм гоё. Би юу хүснээ хүссэн цагтаа хүссэн зүйлээ хийдэг. Тиймээс одоо би зарим идмээр байна. Хүү энэ. Хараа сайхан машин угаалгая. За тэгээд we'll see you again, Bellrock. Bye-bye. Bye-bye. Thank you. Зүүдэнд орж ирээрээ. Зүүдэнд миний зүүдэнд надад харагдаарай. Яг энэ хажууд ice cream shop байна. Юу гэж? Ярьснараа ice cream идья. Ooh. Okay. Can I get a cone with which ones are the most popular one? The Coyote Tracks. Which one is it? That's over here. Oh, okay. The Beverly Colada, which is over here. Uh-huh. And then the Fiesta Fudge Brownie or the Blueberry. Thank Over you. there. And you gave me a 10. Yeah, it's a tip. Oh, thank you. Yeah, no problem. That's Yeah. really nice. Okay, thank you. No problem. You deserve it. Okay. Okay, thank Have a you. good day.
За амсаа. Амар том юм байна. Хэлээ ингэж харах уу? Oh my god, this is huge. Миний баргын ярда нүүртэй. Nice. Ist амар их байна яана. Би хаана ирсэн байна гэж. Ямар ч хөнгөө газар. Ирсэн. Okay. Scan хийж. Onyi, she's the beautiful goddess over there. Hi. Hi, how are you? Good. I'm so excited. C5, okay, perfect. You're good. Totally Good? Go Okay. ahead and go over to Oni. Okay. Perfect. Yes, you are. You have to join us. You are with me. Ингээ группээрээ болж байна. Нийт 150 хүн л нэгдэх хэрэгтэй байсан. Башаарын уулзалтанд бол 700 хүн ирсэн заяа. Гэхдээ яг өнөөдрийн бүр ингээд private experience штэ энэ одоо энэ солиотой юм болох гээд байгаа заяа. Тэгэхээр энд зөвхөн 150 хүн л оролцох хэрэгтэйсэн. Are we still good or how many more? Тэгээд 150 хүний нэг мэдээж би болсон. So just say a prayer, have a thought, have a conversation with a part of yourself, with your ancestors, with your guides, with nature, and just ask that you let go of whatever it is you get to let go of so that you can be open to whatever you get to experience in this moment. And all of this is part of the experience. Just saw Shooting Star, so very lovely. Yesterday I saw twice. Was it shooting star or something else? Inviting the energy of water with us or around us. I'm going to go around. All that's already here. So, like I said, whatever happens is what needs to happen. And whatever comes up for you, surrender it to the moment to help you navigate that. Think about the times we're in, whatever your belief systems are, whatever sides. Just gonna walk around, and I welcome my. Oh my god. Сая юу үзчихэд ирвэ? Нисдэг тавг ингээд 3 дахь үзэж гинөө. 3 дахь юу 2 дахь юу мэдэхгүй байна. Өчигдөр ямарсан тэр одоо shooting star буюу те харуулж буй од үзсэн үү? Эсвэл үнэхээр нисдэг тавг байсан уу? Тэрийг бол бүмэд. Гэхдээ өнөөдөр бол бүр хэдэн минутын турш нисдэг тавг ингээд харлаа. Гэтэ мэдээж ойроос биш энэ харах байсан шүү дээ. Ямар ч нэг би дүрс харуулсан шүү дээ тий. Ингээд бид нар ингээд группээрээ буюу нийт 150 хүмүүс оролцсон. 700 хүмүүс бол нуулцалтанд ирсэн мөртлөө зөвхөн 150 хүмүүсийг шалгаруулад тэгээд ингээд энэ оройн тий өдөрлөгт тий юу байсан оролцох эрхийг өгсөнтэй би мэдээж шалгалгүй яах вэ. Тэгээд нэг очиод ингээд группээрээ бид нар хамгийн ихний баг байсан болохоор бүр ингээд хамгийн цаана тэг хажихт нэг балан юм бүр яг ингээд нэг хурдны зам яг хажууд
Энд чинь нэг юу хөл бөмбөгийн талбайны хурдны зам хайж байхгүй. Тэгсэн чинь бид нар хамгийн түрүүнд ирсэн болохоор яг ингээд хурдны замны хажууд ирсэн. Тэр нь амар хэцүү байсан. Тэг ямар ч ингэ байршлаа авчаал тэгэл ингээл манай нэг юу ахлагч маань ингээд өөрөө бас нэм ийм sound healer баггүй. Тэгээд бид нэр байршлаа авчаад 8 30 45 мав гэж хэлсэн баг шүү. Тэгсэн чи Башаар маань юугаа эхлүүлж байгаа. Одоо бясалгалч гэх үү те эсвэл одоо ингээд те нээлттэй хичиж байгаа. Тэгэл ингээл бид нар бол бүгдээ энийг гэр бүлийнхээ энэ төр гээл те ингээл амар юм огшоосон те тийм гой гахалтай нээлт хийсэн. За илүү дэлгэрэнгүй би бол Simply Manifest Academy-дагийн ярьсан байгаа. Хэр үнэхээр сонирхож байгаа бол яг юу болсон бүх нээлттэй одоо тэр яг энэхүү айл илүү нээлттэй дэлгэрэнгүй сонсё гэж байгаа бол яг доор байгаа Simply Manifest Academy сургалт руу маань ороод тэгээд миний энэхүү дэлгэрэнгүй тайлбарсан яриаг маань илүү сонсож болно шүү. Тэгээд нэг Башаар маань за 20 минут ямар ч ярьсан баг. Тэгэл би за ястаа анхааралтай биш шүү. Яг бол өмнөх өдрийнх нь бясалгал дээр би юусэн анхааралтай байгаагүй. Би зүгээр дээшээ харж одод ширтэж хөвцөр таарсан байхгүй. Тэгээ энэ удаа би өстө нэрээ амар л юм бодсон тий. Ингээл яг биеэрээ л уулзсан гэж бодохгүй юу. Хинч бид нарт тэгэж яг ямар юм болохыг тайлбарлаагүй юм чи. Тэгэл ингээл анхаарлаа хандуулаад ойлхуудаа ойлж анцаа би уулзчих дээ. Би ингээд ахтагч гэлтэй бүр ичмээр зөө. Гэтэ ахтаа би одоо өөрчн бодит үнийг хэлж штэ тий. Тэгээд юу хийсэн чи Башаар маань ярьж дуусчаад тэгэл ингээл манай нөө ахлагч маань ингээл саунд хилинг ингээл гоё юугаа ягарсан аахгүй ингээл гоё аяа ингээл тавиал тий. Тэгээдсэн чи ингээл дээш ингээл хараад хүлээгээл байдгүй шүү. Тэгсэн чи харин нөгөө нэг цаад өөр багууд ч ойрж мөрлөд харна би тэгээ шууд гутлаа өмсөд би ч уулнаа амар л бясалгал хийх гээл дээш хараад өвцсөн байгаа штэ. Тэгсэн чинь зүгээр шууд очие гэж бодоод юмнаас хоцормооргүй байгаа юм чинь. Тэгээд шууд босоод тэр аваар очоод яг юу хаана хар гэж ингэсэн чи хараа. Тэнд байна чи сайн хардаа ингээд онгоц биш шүү онгоц бол биш энэ юусэн айнавчгүй чи яг ингээд сайн харах юм бол одоо чиг хар гэж байгаа. Гэтэ тэд нар ингээд хөдлөн ингээд тойроод ингээд яана гэд. Тэгээд ингээд би ингээд харсан чи нэр ингэсэн ингээд ингээл амар удаа ингэжсэн аа. Тэгэл баг нэгээрээ ингээл гэрнүүд нь ингээл ячна. Од байсан бол тэр чинь ингээл анивчаал нэг ингээл яахгүй штэ. Тэгээд яг тухайн тэр юундаа л байжсэн. Ер нь бол тэр тухайн орон зайдаа л яжсэн. Тэгээд нэг 3 болоод эсвэл нэг ингээл 4 ингээд үнцэг байгаа штэ тий. Тэсэн чинь нэг ингээл юу яж яснаа ингээл яг тэгш болоод тэгш одоо 3 мурвч ч юм уу те эсвэл нэг бол ингээ 2 болол нэг нь амар тод гэрэлж мэрэлдэл тэгэл юусэн ингээл би өлсөн яг үндэ түрүү жил би яг үндэ харж байсан байхгүй юу яг өдрийн цагаар юм бөөрөнхий яг юм өндөг шиг тийм мөнгөлөг юм нисдэг тавг нисдэг тавгуу чи янз янз хэлбэртэй дээ шүү заяа одоо би бүр өөр чи ингээ баг хичээл орон заяа. Тэгээд ингээд юм өндөг шиг мөнгөлөг. Тэгээд өдрийн 1-2 цагт байсан шүү дээ. Би чи өдрийн цагт гэрээс ингээд цонхоор ингээ харсан чи яалч ингээд удаан ингээд явчихсан. Маш тод бүр. Тэгээд би бол бичлэг авсан байсан чинь дараа нь нэг эн чинь нэг ингээ гадаа барыг тэнгэр авсан юм шиг байжсэн болохоор мэдээж би чинь тэгээд утасныгаа багтаамж багасхын тулд тэр бичлэгээ тэгээд санамсуугаар устгацсан. Гэхдээ тэр бол тодорхойсон. Тэгээд би сая бас энэ 100 хөдөө амралтанд явсан чинь тэр үед бас нэг шүн маш тийм юу мэдгүй одоо яг од харвсан юм уу яасан бүүмэд ямар ч зүйлтэй би харсан. Од харвсан ч бай эсвэл эсэг тавгч бай ямар ч зүйл тэр 8 сарын 1-нд би харсан. Тэгээ тухайн 8 сар бол миний хувьд хамгийн гайхалтай сар байсан. Тэгэл ямар ч зүйл мэдгүй хүмүүс бүр маш сэтгэл өндөр байсан. Би ч гэсэн сэтгэл өндөр байна. Өөрөө чи яг итгэдэггүй үгүй юу мэдгүй байна. Гэхдээ одоо ямар ч итгэх цаг нэрсэн. Учир нь
бидний ихтгэлийн маань яг одоо дараагийн түвшинд ирж байгаа энергийн түвшинд, ухамсарын түвшинд тэр те. Яагаад ингэж хүн болгоо одоо сүнснээс сэрэлт хийгээд байгаа. Яагаад хүн болгоо цаанаасаа ингэ бүр энерги энтер гэж татагдаад байгаа. Яагаад ингэ манифест энтер татагдаад байгаа юм чи учиртай штэ. Сүнсний дуудлага бидрийг ингэ жинхэнэ одоо сэрээд жинхэнэ бодит байдалтай танилцж, жинхэнэ өөрхөн дотоод хүчтэйгээ танилцгээд одоо бидний яг энэ зам руу оруулж штэ. Намайг ч гэсэн тэгсэн штэ. Би яг түрүү жил ингээл өөрхөн дотоод дуудлагаа сонсоод ингээл сүнслэг энерги тэгэл одоо манифест гэж орж исэн чинь тэгээс үлдээ бүр яг ингээ сайн universe-ийг судлаадсэн чинь бүр ингээ хар гариг те энтер энтер гэж болж молол өөр од гаригсан энтер гээл те ингээл ерөөсөө нэг ингээ сэрчин болвол чи цаашаа ямар жинхэнэ чи амьдралыг мэднэ. Яг чиний одооний амьдарч байгаа, одооний бодож байгаа, одооний харж байгаа, одооний мэдэрч байгаа энэ амьдрал чиний жинхэнэ амьдрал биш байхгүй юу? Яг сэргсэн хүмүүс яг жинкнээсээ амьдралаа амьдарч эхэлдэг байгаа. Жинхэнэ амьдралаараа амьдарч эхэлдэг. Тэгээ тийм болохоор би яг тэгж байна. Тийм яг жинхэнэ амьдрал бол тийм хэцүү, тийм аимшигтай амьдрал биш юм байна. Би өөрөө ингээ бодит хүн биш үү те. Тэгээ яг тэгэл үнэхээр дотоод дуудлагаа сонссны эцэст тэгээд одоо ингээд ийм гайхалтай Башаартай уулзсан, Башаарын ингээд уулзланд нэрсэн. Мөрөөдлөө ингээд биелэгдсэн. Би ингээд Башаарыг би өдөр болгон сонсдог байхгүй хамгийн амар нь. Өдөр болгон сонсдог одоо. Тэгээ ингээд би Башаартай 3 удаа уулзсан. Гайхалтай. Тэгээд мангаш буцсан да. Одоо ямар ч гэсэн нэг сайхан усанд орчие. Усанд ороод тэгээд унтлаа. Тэгээд маргааш буцаад гэрлүүгээ харна. Орон гэрээ санаж гин. Нохоогоо санаж гин. Ажлаа бизнесээ санаж гин. Тэгээд энэхүү сайхан мэдээг хурдхан шиг Simply Manifest Academy-гийнхаа сурагчдаа дуулахаас тэсээ яд хүлээж байна. Гэхдээ ямар ч сан өөрөө энэ бичлэгийг мань үзэж байгаа болвол миний ингээд хит хоногийн влогийг үзсэн болвол ямар ч сан иймэрхүү гайхалтай болсон байна. Тэгээд цааш гэсэн ер нь бол би ирж явах болно. Энэ бол миний амьдралын миний одоо тий дөнгөж шинхэн эхлэл, шинэ хуудас. Ингээ би дахиад нэг амьдралдаа дахиад нэг өөр нэг шинэ аялал эхлүүлж байгаадаа би маш их баяртай. Эцсийн дүнд намайг энд л авчих байсан юм байна. Тэгэд би маш их зүйл мэдж байгаа. Ирээдүйд ч гэсэн юу болох амьдрал хаашаа өрнөж байгаа. Ер нь бол би гадарлаж байгаа. Тэгэхээр үнэхээр ямар нэг юмнаас хоцормооргүй байна гэж байгаа бол тэгээд юугаа үлээх үү? Яг одоо follow дараарай, subscribe дараарай, like дараарай. За тэгээд энэ бичлэгийг таалагдсан болвол яг аль хэсэг нь таалагдсан бэ? Эсвэл чи магадгүй UFO харж ирсэн үү? Харж ирсэн бол бас доор комент үлдээгээрэй. Би бас хармаар байна. Яг над чиг бас зөндөө олон иймэрхүү сонирхолтой хүмүүс байдаг бах тий. Тийм болохоор өөрийнхөө бүлгэмийнхаа өөрийнхөө тий омгоос ингээд харчмаар штэ тий. Тийм болохоор комментоо харамгүй илгээгээрээ тэгээд ямар ч үдээ зэрэгтэй хамт байсан баярлалаа. Энэ магадгүй маш их сунж ирсэн влог болсон байх гэж бодохгүй байна. Энэ бол гайхалтай влог болсон. Ямар ч сан би влог олгоны маш шимтэй тий нэг юм үзэхэд таатай бас дээрээс нь ямар нэгэн үнцэн өссөн тим влог хийж явах болно гэдгийг ямар ч сан амлаж байна. За тэгээд одоо би усанд ороод тэгээд унтлаа. Bye. Wow! Oh my God! Woo! Oh my God! Баймар харанхуй. Гэхдээ бид нэр ингээ бүгдээрээ тэнгэр рүү хараад яг одоо бүр нисэг тавгнууд ингэж тойроод ингээд бараг бүжиглж байгаа юм шиг ингээд тэгээд гэрлийн ингээд нэг нь тодроод нэг бүдгэрээд хүмүүс бүр ойлоод баярлаад энэ боо юм болж байна.